За хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв өрийн дарамт. Библийн ишлэл нь Яаков 1:27. Бурхан ба эцгийн өмнө цэвэр бөгөөд бозартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхт нь эргэж тойрон өөрийгөө ертөнцөөр бохирдуулалгүй хамгаалах явдал юм аа гэж. За хамтдаа залбираад эхлэе. Аава бидгийг таны өмнө ирж байна. Таны үгнээс суралцахаар ирж байна. Өөрийнхөө үгээр биднийг босгон байгуулж урамшуулж тайлхруулаарай гэж залбирч байна. Амен. Хямралд орсон хүнд хэрхэн туслах тухай би эртний танил нэгэн дасгалжуулагчтай ярилцсан юм аа. Тэр үнэхээр туслахыг хүсэж байсан ч хувийн санхүүгийн байдлаас болоод тусалж чадахгүй байгаагаа бараг нулимс сунган ярьсан юм. Тэрээр өрөнд боолчлогдсон байв. Түүний түүхийг элбэг биш гэж хэлмээр боловч өнөөдөр нөхцөл байдал ийм байна. Бид бүгд зээлийн эрен үед амьдарч байна. Бүхий л худалдаа үйлчилгээ биднийг үр зээл тавьж амьдрахыг дэмжиж байна. Олон байгууллагууд бүтээгдэхүүн борлуулалтын ашигаас илүү хүүгээс ашиг хүртдэг. Өрийн үйлчилгээнүүд хүмүүсийг боолжилсоор байна. Сургаалт ус 22:7 дээр бидэнд өрний тухай сануулсан байдаг. Эд өө гэдэгч энэ нь үнэнээсээ биш. Тэд үргэлж үн бодож байдаг. Үр зээлдүүлэгчийнхээ зарц болдог. Дасгалжуулагчид тамирчдынхаа амьдралын хэв маягийг мэддэг учраас хэнд нь тусламж хэрэгтэй, мөн хэрхэн туслах тухай онцгой боломжуудыг мэдэж байдаг. Дасгалжуулагч хэрэгцээ шаардлагатай шавьдаа туслах нь цэвэр итгэлээр хийж буй зүйл юм. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийм үйлдэлсэн бол надад хийсэн хэрэг гэж Матай 25:40 дээр хэлсэн байна. Сургаалт төгс 11:15. Гаднын хүний төлөө батлан даах нь гай гамшиг авчрах. Үүнээс зайлсхийх чинь аюулгүй суух. Сургаалт төгс 22:7. Баян хүн ядуугийн захирагч. Өртнө нь зээлдүүлэгчийнхээ зарцаа. Яаков 2:15. Хэрв ах дүү чинь эсвэл эгч дүү чинь нүцгэн өдөр тутмын хоолоор дутагдж байхад нь та нарын нэгэн тэдэнд амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай гэж хэлчихэд бидний хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Иймээс ч итгэл нь хэрв үүсэхгүй бол өөрөө өхмөл юм аа гэж. Амен. Тэгээд эзний үг та бүхэнтэй ярих болтугай. Бурхан ивэг.